This is Paige Breckner. It's time for you to be the best with my team. Let's go. Give it all I got, then I'ma give some more. It's giving. Push it past the limit, cause I'm built to score. Built to score. Mind over matter, I'ma win the war. Yeah. Keep rising to the top, no matter what. No matter what. Yeah. I'm a winner, no matter what. Rising to the top, no matter what. Сайн бацхан үзэгчтэй орой мэндийг хүргэе. NBA-ийн улирлын өмнө уламжлалт ёсоор та бүхэнд хүрдэг 30 баг 30 өдөр нэвтрүүлэг ээлжид дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн платинум ивент гэтгэгчээр сайн сайхныг санхүүжүүлнэ Голомт банк. За өнөөдөр бид хамтдаа Boston Celtics-ийг ярилцах ёстой байгаа. Студид хөтлөгч Хулан миний бие тайлбарлагч Тулга Нямбаяр нар ажиллаж байна. Орой мэндийг хүргэе. За орой мэндийг хүргэе. За Boston Celtics-ийн хувьд 2023-аас 24 оны улирлын аваргууд гэдгийг үзэгчид маань маш сайн мэдэнд тэд 18 дахь аваргын цомоо өргөсөн ч хараахан өнгөрсөн улирал аваргаа хамгаалж чадаагүй байгаа. За тэгвэл тэдний өнгөрсөн улирлын амжилт ямар байсан бэ гэдгийг хамгийн ихэнд хамтдаа ярилццгаая. За өнгөрсөн улирал 61 хожигт хүрсэн. За ер нь улирлыг эхэлснээс хойшоо өсөлтийн 1-2 дугаар дариг бол алдаагүй. Ер нь тэгээд багийн бүрдүүлсэн байгаа баг тэр бүхэн улирлын тоглолтууд дээр бол асуултаа сайн амжилттай болж байгаа. Яг хөө гэхдээ Бостоноос илүүтэй одоо юу гэдэг нь Кливленд болж шинэ үйл хэмжээнд бүр онцгой болсон. Талбайн даваа талтайгаар плей-оффт орчиход бол Бостон бидний авраг хамгаалах боломжтой хэвээрээ ийм үлрэл байсан байна. За тэгээд довтлооны үзүүлэлтээрээ тэд 2 дугаар орчиж ихссэн бол хамгаалтаараа 5 дугаар арт, за нийт редикээр 3-т, за хурдаараа буюу хурдаараа хамгийн сүүлд бичигдэж байсан. За хурдаас босоод бүх үзүүлэлтээр бол топ 5-ыг нэт байна. За тэгээд өнгөрсөн улирлын төгсгөл мэдээж харамсалтай үйл явдлууд энэ багтаас ээж тагаалж тохиолдсон байсан юм байна. Энэ тэгээд нөгөө Борзингс чинь бас нэг өдөрлийн дундуурч тэр за тэгээд плей-оффч тэр одоо гинтл бэртэл гэдгээс гадна нэг өвчний шалтгааны улмаас бол ер нь багтаа тийм одоо олон тоглолтод сайн тус өргөж чадаагүй шүү дээ. Яг хуу тоглосон тоглолтондоо бол Борзингс сайн тоглож исэн. Гэхдээ тоглохгүй байсан тохиолдол маш их байсан. Тэгээд тэр нь уг нь яг хуу улиралд бол нэг тийм асуудал болоогүй л дээ, тий. За тэгээд хамгийн ихэнд энэ багийн гол тоглогч Джейсон Титем өнгөрсөн улирлын амжилтыг бүгдээрээ хамтдаа харцгаая. За 2021 оноос хойш улирлуудаас хамгийн сайн оноо авалттай улирал нь бол өнгөрсөн улирал байсан. За гэхдээ үзэгчдийн маань сайн мэдж байгаа Knicks-тэй хийсэн цуглаан эхний тоглолтод гинцсэн байгаа. За улирлын 82 тоглолтоос бол 72 тоглолтод болцсон. 26.8 оног дэмжижсэн байна. 8.7 самбар 6 нэмэлт. За тэгээд тоглооны үзүүлэлт 45.2. Ерөнхийдөө тун таагүй маш сайн үйлчлсэн. Тийм одоо энэ тоглооны олон сонголттой одоо Jaylen Brown, тэгээд Porzingis, Drew, Derek White, тэгээд Сэлгэнд нь хүртэл сайн оноо авдаг тоглогч нар ийм байгаа баг. Яхахгүй номер 1 хүн Jason Tatum л байж чадсан л та. За хэрвээ Tatum гэмтээгүй байсан бол тэдний амжилт хаана хүрэхээс боломжтой байсан гэж харж байгаа. Ер нь хамгаалж чадах байсан уу? Эдгээр ямар бодлоо? Мэдээж багийн лидер байгаа тохиолдолд тэр баг үргэлжлээ ялангуяа авраг авах магадлалаараа тэр хүс хэвээрэл байх байсан болов уу зүгээр яг бодит байдал дээр улиралд хэдийгээр 61 оноо хожил байгуулсан ч гэсэн авраг авдаг улиралтайгаа харьцуулахад бол тоглолтын гаргаж байгаа одоо зөндөө алдаанууд нь хамаагүй ихссэн байсан. Тэгээд ялангуяа төгсгөлийн мөчд авж байгаа Jaylen Brown-ы оноо бол багассан байсан. Al Horford-ын талбай дээр өнгөрүүлж исэн өрөштэй байдал өнгөрсөн улиралтай яг авраг авсан улиралтай харьцуулж ярихад бол Derek White-аас бусдынхаа үзүүлэлтүүд ер нь бол талбай дээр тийм том байж чадахгүй байгааз. Derek White зөв хувийн үзүүлэлт нь сайн байсан. За тэгээд Drew Holiday-ийн нөлөөч гэсэн ер нь авраг авдаг жилтэй харьцуулахад хамаагүй бага болцсон байсан. Porzingis-ийн нөлөөч гэсэн бас тийм том байж өгч чадаагүй түрүүнд урдсан. Авраг авахт нь ч Porzingis яг одоо финал дээр бол нэг 2 л тоглолтод тавьсан шүү дээ. Тэгэхээр энэ бол Porzingis-ийн нөлөө тиймч яг үүндээ бол их байгаагүй. Тэгээ дээрээс нь сая Тулгагийн хэлдэг дээр нэмээд хэлэхэд бол энэ баг хамгаалтын үзүүлэлт яг сая одоо ингээд лигт 5 дугаар байранд жагссан юм шиг жагссан гэж статистикээр харагдаж байгаа боловч энэ бол тоон үзүүлэлт. Яг бодит байдал дээр багийн хамгаалалт бол
авраг авсан жилээсээ муудсан байсан. Тэр нь плей-оффын тоглолтоор харагдсан. Ер нь бол яг удирдлагын хамгаалтын үзүүлэлт, плей-оффын хамгаалтын үзүүлэлт хоёр нь жоохон өөр байдаг. Гэхдээ яг мэдээж бүтэн 82 удирдлагын турш хамгаалтын үзүүлэлт дээр тавт байгаа баг бол сайн байгаа нь тодорхой. Гэхдээ плей-оффт бол одоо Никсийн хамгаалттай харьцуулахад Бостны хамгаалт бол арай тааруу байсан. Тэмдээч одоо Бриджесийн хоёр хамгаалтаар Никс 2 хожил авсан ч гэдэг юм. Иймэрхүү олон одоо авраг авсан удирдлагаас харьцуулахад олон өөр зүйлс байсан. Бас нэг шалтгаан яг би нэг Tatum-тэй байсан ч авраг авах магадлал нь авраг авсан жилтэйг харьцуулахад бага гэдэг талаас нь яриад байгаа. Бас нэг шалтгаан юу вэ гэхээр бусад багууд эрүүл сарвал за тэгээд бүгд төвшөө гэсэн байдлууд харагдчихсэн. Авраг авсан жилтэй харьцуулахад. Тэр нь өөрөө Бостноос их амаргүй байл. Бүсийнх нь өрсөлдөгчнөр ялангуяа одоо Никс угаасаа тэдний эсрэг маш сайн тоглолтыг үзүүлсэн. Кливленд үнэхээр онцгой уйлрал болсон гэд ер нь бол бүсд нь яг плей-оффт өрсөлдөгчнөр нь нэлээд чанга ийм байдалтай таарсан л да ер нь бол. За тэгэхээр Tatum гэмтэйг байсан ч гэсэндээ авраг авах зам нь бол хэцүү байсан. Тий, ер нь бас дардан байхааргүй шүү. За тэгвэл Boston Celtics багийн 2 дахь лидер өнгөрсөн улирал ямар оноо алдтай байсан бэ? За 63 тоглолтод оролцсон. 22.2 оноо, 5.8 самбар, 4.5 дамжуулалт, орлогоо 46.3%-тай 32.4% 3 оноо шидэлтийг гүйцэтгэлээ. За Jaylen Brown-ы өнгөрсөн улирал ер нь ямар төлөвлөлттэй байгаа вэ? За яг сүүлийн үйлдэл үзүүлсэн онцгой үзүүлсэн. Тийм одоо бүр онцгоор сайжраагүй. Гэтэ тоглолт нь яг prime үедээ явж байгаа тоглогч учраас яг л нөгөө л бидний мэддэг тэр тоглолтоор гаргасан ийм үйлдэл болсон л та. Тэгээ яг боломжит 82-оос 63 гэхээр 19 тоглолтод бол эртэл тэмтэл бусад шалтгааны улмаас оролцоогүй нэгсэн байна. Сүүлийн үйлдлийн харьцуулбал ер нь зүгээр хамгийн их тоглолт үндсэн үйлдэл нь болсон. Гэхдээ тоглосон тоог нь харах юм бол бас хангалттай тоо тий. Тэгээ ер нь зүгээр яг Brown Tatum хоёр гэхээс илүүтэйгээр өнгөрсөн улирлын тоглолтын ярихад бол Derek White, Peyton Pritchard гэдэг хоёр тоглогч маш том тусалцаа үзүүлсэн. Энэ 60-аас дээш хожил байгууллагт нь энэ хоёр тоглогчийн үүрэг нөлөө тоглолтуудын одоо оноо авалтын төвшин те шидэлтийн гүйцэтгэл гэдэг тоглолтод үзүүлж байгаа нөлөө талбай дээр өнгөрүүлж байгаа минут гэх бүх зүйл нь төвшөө гэсэн. Тэгэхээр хоёр лидер гэхээс илүү өнгөрсөн улирлын 60-аас дээш хожилтой бол би Peyton Pritchard, Derek White гэсэн юм үүргийн тоглогчдын нөлөөг илүү онцолж магтмаар. Тэгээ тийм ч учраас Peyton Pritchard шилдэг 6-аад тоглолтын шагналыг хүртсэн шүү дээ. Тэгэхээр ийм хэмжээний Derek White хамгаалтын багт багтсан дахиад тий. Тэгэхээр ер нь бол багийн бүрэлдэхүүн угаасаа нөгөө зузаан байсан тэрийг хадгалаад явцсан учраас одоо яг авраг авсан багууд бол нэг бол одоо муугаар ярихад тэр бага задлцдаг. Эсвэл бүх хүндээ гэрээг нь өгөөд ингээд бүр бага төсвөө томруулад үндсэн бүрэлдэхүүнээ бол хадгалаад өгдөг. Бостон бол уг нь тэр жишгээр явсан өнгөрсөн жилийн үед маш их хэмжээний цалингийн зэсийг бол өнгөрсөн жил зарцуулсан. Тэгээ тэрийг ч гэсэн бид дараа нь бас үргэлжлүүлээд ярих байх. За Boston Celtics-ийн үед өнгөрсөн улирал тохиолдсон хамгийн том үйл явдал нь магадгүй баг зарагдсан байх. За тиймээс ч ямар ч тач Хойд Америкийн түүхэнд хамгийн үнэтэй баг болсон. Энийг нь дараа нь Lakers эвдсэн. За гэхдээ баг зарагдсан учраас тэгэд 100 томоохон өөрчлөлтүүдийг ердөө 24 цагийн дотор хийлээ. За цонхоо тоглогчдыг явуулсан. Онцлог 7 тоглогчийг ирэмсээ тассан. Гүн багийг сайн менежер байхын нэг давуу тал Бостон дээр ер нь эсэхээ хугацаанд харагдсан да энэ зам тийм. Зөв жишээ нь ингээл баг үнэгүй шахуу шууд явуулсан. За баг давхцаад Kristaps Porzingis-ийг гинтгэн л Атланта руу явуулчихсан. Тэгээ багийн ахмад өөрчлөх ёстой байсан тоглогч нар бол нэлээд явсан маа харж байгаа. Тэгээ зүгээр яг Boston Celtics гэдэг баг 2015 оноос хойш лигт авсан хожлын хуваараа 65.3%-тай гэдэг үзүүлэлтээр лиг тэргүүлсэн. Сүүлийн 10 жилээр харах юм бол лигт хамгийн тогтвортой 10 жил тоглосон баг бол Boston Celtics гээд 11 жил дараалж плей-оффт орсон. За энэ хугацаанд 5 удаа бүсийн аврагын төлөө тоглолоо. За энэчнээс нь 3 хожигдоод 2 хожсон буюу одоо 2 удаа финалд гараад 1 удаа амралтаас аврагалж чадсан. Тэгээд энэ гол одоо амжилтыг үзүүлж ирсэн эрхмүүд гэвэл мэдээж дундаас нь нэтэйгээр түр хугацаанд багаа орхисон ч гэсэн Horford ягарахгүй яригдсан. Тэгээд Tatum Brown хоёрын өсөлт хөгжилтэй. Тэгэхээр яг эхний нөгөө плей-оффт ордог жилүүд нь бол Isaiah Thomas-ын жилүүд байлаа ч гэх юм. Ингээд энэ маневра сэргэн босголтоо хийхдээ багаа ерөөсө плей-оффоос гаргахгүйгээр гүйцэтгэж чадаадсан. Энэ жилийн үед нөхцөлөд арай өөр байгаа. Юу вэ гэхээр Jason Tatum улирлын яг
хизээнээс эргэж ирэх вэ? Тэгээ он гартал бол эргэж ирэхгүй байх магадлал өндөр байгаа. За ирэх үед нь баг нь 1-р байранд явж явах уу. Тэгээд энэ жил зүйн сэргийн босголт руугаа шилжих хугацаанд эсвэл Tatum бүр улирал нь дуусах уу тийм. Сэргийн босголт руугаа шилжих хугацаанд Jaylen Brown, Anthony Simons, Pritchard зэрэг Derek White зэрэг тоглогчид бага плей-оффт ороод энэ 11 дараалсан плей-оффын амжилтыг нь үргэлжлүүлж чадах уу? Эсвэл энэ жил Boston Celtics плей-оффоос мултраад дараа жил дахиад хоёр лидер дээрээ тулгуурласан дахиад өөр тоглогч тавьчираад плей-оффт орох уу гэдгийг харах юм сонирхолтой улирал хүлээж байна. За явсан тоглогчдоос онцлох ёстой тоглогч бол яахаарахгүй Drew Holiday байгаад байна. За түүний хувьд энэ улирал 11 дахь улирал болно. За харин өнгөрсөн улирал үзүүлсэн энэхүү статистик үзүүлэлт нь карьерийнх нь хамгийн муу оноо авцтай. Хамгийн муу статистик үзүүлэлтийг үзүүлсэн улирал нь байж. За энэ ч бас явах шалтгааны нэг байсан болов гэж харж байна. Энэ сүлцээний нэг Тэгээ ер нь Boston Celtics баг Drew Holiday-г явуулахдаа төлөвлөгөөнийх нэг хэсэг байсан. Өнгөрсөн улирал Drew Holiday сайн тоглолттой байсан ч гэсэн Holiday Celtics өөрөөс юм явах төлөвлөгөө гаргасан байсан юм байна гэж хараад. Tatum-ийн гэмтлээс үл хамааран. Яг тэгэхээр Holiday-д бол гэрээг нь аврагсан гэдэг өгсөн. Хамт тоглогчид ер нь бол байж бол хамгийн өндөр дүнтэй гэрээг нь өгсөн байсан. За тэгээд Porzingis ч гэсэн бас өөрөө 25-аас дээш сая долларын цалинтай тоглогч. Тэгээ хоёр лидертэй Макс нөхцсөн. Peyton Pritchard, Sam Hauser гэдэг залуу тоглогчтой гэрээг нь өнгөрсүүлүүлээд төгсөн гэдэг. Ер нь бол цалингийн асуудалтай шууд нүүр тулгараад эхэлсэн байсан. Бостон одоо лигийн хамгийн өндөр цалин зарцуулж байгаа багуудын нэг болоод эхэлсэн. Тэгээд Drew Holiday зүгээр өнгөрсүүлэл Holiday онцгой муу байсан гэхээс илүүтэйгээр Holiday нөгөө үүрэг хуулийн нэлт багасгацсан. Жо Мазула зохицуулагч. Holiday-оор дамждаг бөмбөг довтлохооны тоо Holiday зориулсан нөгөө нэг эсрэг нэг доор шахуулсан хувилбарыг авраг гадагч хэллээсээ өөрчлөгдсөн байсан зүйл нь тэр байсан. Илүү Peyton Pritchard, Derek White-оор бөмбөг нэрх мэдл, довтлох эрх мэдлийг өгсөн. Энэ нь болохоор ирээдүйд авч үлдэх төлөвлөгөөтэй байгаа залуу тоглогчдоо бэлдсэн юм улирал болсчуу да. Тэгээд яг харахгүй түрүү нөгөө холонгийн хэлсэн эзэд солигддог бол энэ зууны том өөрчлөлт байсан гэдэг дээр Drew Porzingis хоёрыг явуулах шалтгаан нь тодорхой болчихсон л доо. Сая одоо тулгаа хэлсэн нөгөө цалин бүгдэнд нь нөгөө өсөж исэн мөнгөний өгөөд явцсан учраас цалингийн цэс бол бүр айхтар давтсан байсан. Тэгэхээр тэдний хувьд том өөрчлөлтийн шинэ эзэдүүд бол угаасаа санхүү дээрээ илүү юм нягт ажилланаа, ер нь баланс барьж явна гэдэг зарчим руу шилжинэ гэдэг яриа угаасаа хавраас эхлээд гараад ирсэн байсан учраас тэр зарчмынхаа дагуу угаасаа яг тулгааны төрөний хэлсэнчлэн Tatum гимтсэн гимтээгүй Drew Porzingis хоёр бол угаасаа л явж таарах байсан баг гэж бодож байна. Porzingis-ийн хувьд угаасаа одоо өвчний улмаас өвчин гэсэн онцтойгоо улирлын 82 тоглолтын 50% л шүү дээ. Нэг тоглолцоод тэгэл 4-5 тоглолт байхгүй. Ийм юм байгаад байна шүү дээ. Одоо плей-офф хүртэл ганц тоглолтод оролцоод тэгэл байх болчихдог. Ер нь карьерийнхэн туршилт юм байгаа тий. Тоглогчдоо ер нь даалцсан байснаас нь хойш харагдтай. Одоо нэг хэсэг ирсэн хойш харах юм. Тэгээ уг нь яг тоглохоороо бол асуудалгүй байна. Сая Европын аврах халуулт тэмцээнээр ч гэсэн Christopher Porzingis бол багаа маш сайн манлайллаа шүү дээ. Латин шиг өмнө болтой. Нэг тоглолтод 30-аас дээш наасан тоглолтыг ч үзүүлсэн. Тэгээ азар ямар тач шинэ улирлыг эхлүүлэхдээ ямар нэгэн гинтлийн онш болон өвчний оншгүйгээр эрүүл сарвал форм өндөртөөр эхлүүлэх юм ингээс харагдлаа. Тэгээд дахиж бол өвчний улмаас тоглолт өнжихгүй баг. Гинтл яахыг бол үнэхээр хэлж чадахгүй байна. Одоо тэгээд шийдэлт нь рүүки улирлаасаа эхлээл ер нь их сайн байсан. Одоо өнгөрсөн жил цөөхөн тоглолтод ер нь цөөн минутанд 41%-тай 3 шийднэ гэдэг бол энэ багаа тэргээс үзүүлж шүү дээ. Тэгээд Porzingis яг эрүүл сарвал тоглох юм бол Атлантад бол их сайн тоглолтоо үзүүлээд явах бахаараа Бостонд бол угаасаа төлөвлөгөөнөөс нь хасагдсан байсан тоглогч учраас л явуулсан баг. За ямар ч тач ингээд шинэ эзэдийн шийдвэрээр 7 тоглогчид тэд игнэнээс хассан болвол тэдний орон зайг нөхөхөөр ямар тоглогчид ирсэн бэ гэдгийг хамтдаа харцгаая. За бас баггүй өөрчлөлтийг хийсэн 5 тоглогчийг нэмээд ирсэн байна. За тэгээ нөгөө төвийн тоглогчдод цэвэрлэлтэн шүү дээ энэ багч та. Сая Horford-ыг за тэгээ Porzingis яваад, Cornet яваад гэдэг. Ингээд төвдөө хүн авах зайлшгүй шаардлага байсан. Тэгээд яг авсан хүн нь бол эхлээд Garza-г бол авсан. Тэгж сүүл бүшээ нэгтгэсэн. Тэгээд драфтаас бол Ugo Gonzalez гэж тоглогчид драфтын 28 дахь сонголтоор сонгож авсан. Тэгээд Minnesota-д байсан бас уртмөрчтэй. Ерөнхийдөө 3-4 номертэй тоглож боломжтой Josh Minot гэж тоглогчийг авчирсан. Тэгээд Anthony Simons-ийг түрүүний нөгөө Drew-гийн солилцоогоор илтгэсэн байна да. Одоо тэгээд ямар ч гэсэн тэгээд Drew Holiday анх солилцоогоор Portland гэрэгтэн Boston Celtics Malcolm Brogdon-оор юм солилцсон шүү дээ. Тэгээ авцсан байжсан буцаагаад Portland руу ингээд сайн сар солилцож байгаа. Ер нь бол Drew Boston их гоё ашиглаад
Тэгэл буцаагаад за энэ тоглож байгаа та гэж. Авраг авчвал яг нэг дутуу байсан хүнээ түр авч ашиглачаал аврага авчаал тэгэл буцаагаад хөчлөө. Энэ бол Портландд Бостон Селтиксийн 18 дахь аврагын цомд хамгийн том тусалцаа үзүүлсэн лигийн баг гэвэл одоо Портланд Трейсерс боллоо одоо. Тэгээ нөө хүссэн гэрээг нь өгцөн Бостон. Тэгээ буцаагаад Портланд руу явуулаад тэгээ залуу тоглогч Саймсыг авчлаа л да. Гэтэ яг Саймсыг ч гэсэн би ер нь бол Бостон Селтикс ирээд төлөвлөгөө авах хэрэглэж. За Anthony Simons-ийн хувьд ямар ч 2018 оны рүүки үйлчлэлээс хойш 7 удирлыг өнгөрүүлсэн Portland-ийн өмсгөлөө тайлаад Бостон төлөө зүтгэхэд болсон. Ер нь гараанд гарч тоглох болов уу? Тэйдүүн ирэх хойгүй болж игээд шууд дээр явчихсан байсан. Ирээдүг нь бол Бостон. Ирээдүйд бол байхгүй. Ер нь баг энэ өдрөл дуусгаад ирэх 100 ч явж мэднэ. Тэйдүүн 90 сар болоод эргээд ирчихнэ. Ирэх жилийн Бостонгийн дайралт бол арай өөр төвшөнд очин тодорхой. Тэгэхээр Simons яг ододтой бас юмыг яаж энэ үйлдэл бас яаж тоглох нь тий. Тэрөө үнэхээр одоо нөгөө бидний өмнө мэддэг байсан Portland чи зүгээр л оноо авахаас өөр юмгүй тоглож болчвол бас хэцүү. Яг зүгээр Simons-ыг өмөрхний үнцэг байгаа нь зүгээр яг Simons-ийн 90 үед гэх юм уу. Одоо Simons-ыг Blazers тоглож байгаа хугацаанд Portland өөрөө анхаарлын гадна байлаа. Өөрөө хождог баг байсан. Залуу тоглож байхад нь Lillard-ийн сэлгэнээс тоглож байсан. Яг өөрөө мөнгөний хэрэгтэл болсон гэж хэлээд багын тийм ялдаг баг байгаа. Одоо харин зөв том зах зээлтэй баг очоод өөрөө цаасан 100 харуулсан. Тэгээд үнэхээр сайн тоглож чадах юм бол Бостон үлдсэн ч үлдээгүй ч дараагийн гэрээгээ байгуулах, дараагийн плей-оффын баг тоглох нь боломж бол одоо яг өөрийгөө харуулах үйлрэл нь болж байна доо. За ингээд энд хүрээд үзэгчтэй нэвтрүүлгийн хэсэг хугацаанд завсарлуулъя. Эргэж ирэхдээ бид цалингийн зис болон энэ үйлрлийн талаар үргэлжлүүлэн ярилцах болно. Эргэн тахтаа марл үзэгчтэй 30 ба 30 өдөр нэвтрүүлэг та бүхэнд хүрч байна. Өнөөдөр бид Boston Celtics-ийг онцолж байгаа илээ. Нэвтрүүлгийн Gold Event тэтгэгчээр хамтдаа төрүүлж алхах нь Unitel Group. За үргэлжлүүлэн бид Boston Celtics-ийн цалингийн цэсний талаар ярилцах болно. За энэ үйлрэлтэд мөн л адил зарагдсантайгаа холбоотойгоор маш сайн хэмнэлтийг хийж чадсан. Өнгөрсөн үйлрэлтэд харьцуулах юм бол маш бага тоо харагдаж байгаа. Ялангуяа онцгой татвар дээр. Тэгээ энэ үйлрэлт одоо за нэг $200 сая гэх юм уу да. Товчлоод хэлчих юм бол. За гэхдээ өнгөрсөн жил бол бидний цалин бараг энээсээ дахиад дууссан хэмжээнд байсан. Одоо нийт зарцуулах мөнгө. За тэгээд first upfront буюу лигээс тогтоосон эхний одоо татварын хэмжээнд хүрсэн. Тэрнээс нь 4 саяар хэтэрсэн явж байгаа. За second upfront хүрэхэд бол болоогүй. Дахиад 7.8 сая дутуу гэхээр онцгой татварт бол бидний хувьд нийтдээ 39 сая 4 сая төлж байгаа гэсэн. Тэр нь бол нийт төлж байгаа мөнгө за нэг 240 орчим сая доллар. Ингээд болоо гэсэн. Тэгэхээр одоо энэ бол зүгээр топ багуудын хувьд баг үзүүлэлт. Дунджаас доогуур үзүүлэлт болчиход шүү дээ. Яг цалингийн зэсний хувьд. Тэгэхээр ийм том хэмжээтэй ерөөсөө үндсэндээ бараг 7 хоног дотор бидний хувьд бол 2-3 хүн солилцоо ирэл шийдсэн шүү. Тэгэхээр энэ цалин дээр яг харахгүй түрүү нөгөө нэвтрүүлгийн хэлсэн сайн менежертэй сайн багийн одоо удирдлагатай байхын давуу талыг бол Boston Celtics баг яг харахгүй харуулсан. Тэгээд Дэни Эйнжээс ер нь Brad Stevens маш их зүйл сураал үлдсэн юм шиг байна да. Солилцоо яаж хийх тал дээр болов. За өнгөрсөн үйлрэл онцгой татварт 69 сая долларыг төлж исэн баг энэ жил 39 сая доллар гэдэг бол Тэтүмийг эргэж ирэхэд ямар тач бага буцааж сэргэн босгоход хангалттай хэмжээний мөнгийг багаар хуримтлуулна гэдэг нь бол энэ жилүүдэд тодорхой болж ах шиг байна. За энэ солилцоонууд тэдэнд ямар хэмнэлт авчирсан бэ гэдгийг онцлсан хүснэгтээ бүгдээрээ өгүүлж. За энэ ерөөсөө хоёрхан солилцоо тэднэрт маш том хэмнэлт авчирсныг одоо олон жишээн дээр харж болохоор байна. За second upfront сая одоо 7 сая доллар дутуу үлдсэн байгаа шүү дээ. Солилцооны шалтгаан. Тийм учраас mid level exception буюу ерөнхийдөө жил болгон багууд татварын second upfront-ыг давуулаагүй бол за миний санаж байгаа нэг 5-6 сая орчим тоглогчид бол цалин өгж багтаа нэмж авчих боломж бүрдэж байна. Тэр боломжоо хадгалж үлдсэн. За тэгээд ирээдүйд драфтын 1-р тойргийн эрхийг солилцоонд одоо авах боломж нэгдэж байгаа гэсэн. Хэрвээ second upfront-ыг даваа явуучих юм бол өөр багаас энэ драфтын 1-р тойргийн эрх солилцоогоор олныг авах боломж хаагдчихсан юм билээ. Тэгээд тэр боломжоо хадгалж үлдсэн. За тэгэхээр онцгой татварт болон цалин нийт зарцуулах гэсэн 260 орчим сая долларыг
Одоо энэ нөгөө бусад нөгөө тоглогчид амласан бонусуудтайгаа нийлээд ийм хэмжээний мөнгийг бол тэдний хувьд энэ жил хэмнэлт хийж чадсан байгаа. Тэгээд ер нь $260 сая гэдэг бол дахиад нэг өөр багийн одоо цалингийн бүтэнцээс явж байгаа байхгүй. Тэгэхээр ийм хэмжээний мөнгийг тэд бол хэмнэж чадсан. Тэгээд зөвхөн одоо энийг удирлаас энэ удирлын хооронд одоо эх жилийн цалингийн зэсэн дээр ихтэл $63.1 сая шууд хасагдчихж байгаа байхгүй цалингийн зэснээс нь. Тэгэхээр бүтэн нэг супер одын цалинг тэдний хувьд хасаа хийсэн гэсэн үг. Тэгэхээр ер нь бол нөгөө одоо энэ second upfront төрөөгүй багууд дээр олддог олон бенефитүүд нь сая одоо харагч солилцоо хийхэд ч гэсэн цалин тэнцвүүлэх шаардлага нь арай буурч ирж байгаа гэдэг ч юм уу. Ингээд Бостны хувьд бол санхүүгийн талаасаа яг нөгөө эзэнтийнхаа хүсэж исэн зүйлийг ерөөсөө ганцхан удирдлагын дотор нэг зууны дотор л хийгээд авчлаа. Тэгээд энэ их Тэйтүмтэй гэмтэлтэй холбоотой ч биш. Угаасаа л ер нь төлөвлөж исэн зүйл болох байсан зүйл нь болоо. Тийм. Тэгээ нөгөөтгөр нөгөө лигийн бодлоготой тийм багуудын тэнцвэргүй байдлыг мөнгөтэй багийг нэг жоохон нөгөө бусад багууд мөнгө арай багтаа жижиг зах зээлтэй багуудаа бас нэг дэмжиж тэнцвэртэй байх л зорилго л доо. Гэхдээ зорилго нь эхнээсээ билээ явж байгаа нь харагдаж байгаа нь юу гэхээр сүүлийн жилүүд дандаа дараалсан авраг харагдахгүй дандаа шинэ аврагуудыг бид харж байна. Бэ нуурнагаас OKC-г ингээд авраг авдаггүй байсан. Тэгээ жижиг зах зээлтэй багуудын аврагыг харах боловч тэгэхээр багууд залуу тоглогчдоо зөв сонгоод драфтаас боссон багууд хол явах магадлал нь ихсдэг болцсон тийм. Ийм зүудүр зургийг харж байгаа. Тэгээ Бостон ч гэсэн тэрийг өөр ирэхгүй энэ second upfront-ы шинэ гэрээнээс шалтгаалаад одоо ингээд энэ бага задлахаас өөр сонголтгүй болдог ч юм уу. Тэгэхээр харин энэ сүүлийн хэдэн жилүүд дээр хамгийн тэнцвэртэй явж чадсан нь Бостон байлаа. Тэгээд эцэстний ямар ч авраг авсан бүрэлдэхүүнээс гол хоёр тоглогчдод авч үлдгээр ямар ч зүйлдлээ тийм. Тэгээд одоо авраг авснаас ч одоо яг энэ харж байгаа 5 хүн л шүү дээ. Одоо энэ эх жил дараагийн дараа удирдал буюу 26-27 он гэрийн баталгаатай байх энэ 5 тоглогчид ер нь үндсэндээ баг авраг авсан байна. Хамгийн том одоо магтууштай юм нөгөө Drew Holiday-ийн гэрээгээс Anthony Simons яагаад төвөө гэсэн хариулт нь тань дээр гарч Simons-ийн гэрээ дуусч байгаа гэрээ авсан байхгүй. Тэгэхээр энэ гэрээг нь өгөхгүй байх магадлал маш өндөр шүү дээ. Тэр одоо дараагийн Derek White ч гэсэн ер нь одоо тэр энэ 27 оны удирдал дууссаны дараа бас юм өөрчлөлтүүд явуулсан дараагийн тоглогч болж мэдхээр болчиход байгаа. Тэгээ тэр болж итэл дахиад нөгөө Jaylen Brown-ийнх нь Jason Tatum-ийнх нь гэрээний өөр сонголтууд яригдж эхлэх цаг үе ирнэ гэж байна. Өнөөдөр Бостны хувьд бол санхүүгийн талаасаа бол ер нь маш доктортой явж чадах үсэн нөхцөл байдал дараагийн удирдлууд дээр угаасаа харагдаад эхэлж байгаа. Тэгээд ер нь яг лигийн тогтоосон дүрм ямар ч баг дээр адилхан хэрэгжээд явж байгааг л зөв ашиглаж чадж байгаа нь Бостон болж байна да. За Simons-ийн удирдлагын хичээл зүтгэл энэ том зах зээлд үлдэхүү гэдгийг шийдэхэд маш чухал нөлөөтэй гэдгийг бас онцолж ярьлаа. За тэгвэл дараагийн сэргээн босголт хизэнээс үргэлжлэх вэ? За сая бид нэр энэ удирдлагт нэг завсарлага авч байгаа гэж тооцвол 26-27 оны удирдлагын бүрэлдэхүүн нь бол тунд аваа харагдчих тийм ээ гэрээтэй тоглогчид. Тий, одоо тэгээд тэн дээр чинь тоглогч нараас солиулдож холигдсон шөдөө тариантаас тоглогч аавн цалингийн зай бас гайгүй болчихж байгаа тэр үе. Тэгэхээр ер нь энэ удирдал угаасаа дөрөвний төлөвлөлт хийхэнчлэн нэг тийм жоохон ороо басна. Үүнээс авахгүй байх магадлал нь өртөө ийм жил болж хөөрөх байх. Тэгээд эх 100 л ер нь Бостон энэ 100-аасаа ч илүү сюрприз болсон үйл хийдэж магадгүй л хатдаг. Би бол эх жил Derek White самадгүй Peyton Pritchard Tatum 3-аас нь явж байгаа хараад байгаа. Jaylen Brown би яваг эх цоны хамгийн том явах тоглогч хаа гэж зүгтээ харж. Ер нь нэг том сэргээн босголт чинь энэ хоёр том одоо байвал нэг сольж өөрчилдөг юм. Тэгэхэд Tatum-ийн 90 үед дахиад драфтаар унахгүй л та ялангуяа Tatum-ийн залуу үед ирэн дээр авах. Тэгэхээр дахиад өөр сэргээн босголтод ороход заавал би 2 J-тэйгээ бишээр зөвхөн Tatum дээр тулгуурласан өөр баг ер нь бүрдэх бол. За тэгвэл тэдний энэ удирдлагын гарааны болон сэлгээний бүрэлдэхүүн ямар ах боломжтой вэ гэсэн таамаглалыг та бүхэнд энэ хэсэгт хэлье. Би одоо Бостон дээр зүгээр энэ удирдалт бол нэг л зүйл дээр санаа зовж байна. Төвийн байрлал. Тэгээ яг сүүлд гарч байгаа нэг мэдээллүүд дээр одоо би сайхан хэдэн цагийн өмнө гарсан ийм солилцооны санал гэх юм мэдээлэл. Паскал Сиакамын нэр Бостонтой нөлөө холбогдож яригдж эхэлж байна. Үйл нөхцөл хэлдэг юу вэ? Тэгэхдээ одоо тэр бол нэг талаасаа зүгээр нэг одоо хийх мэдээллийн сэтгүүлчин ч юм уу гаргасан нэг юм чухал мэдээлэл.
Тэгээд гэхдээ би анализ хийгээд энэ Паскал Сиакам бараг Бостон зогтох уу гэсэн ийм төлөвлөгөө төртөл бас хийдэд үзлээ. Тэгэхээр тэр бас юу болох вэ? Гэхдээ мэдээж энэ үйлрэлд Хитум хэрвээ ирэхгүй бол Сиакам ирээд бас Бостон шууд плей-офф өндөр амжилт үзүүлээд явах гэдэг байна. Тэгээ энэ жил яг эрхчлүүдээс тэгвэл хэрвээ Сиакамыг нэгтгэж чадах юм бол за бүр тэгээд Браун, White хоёроо хадгалж үлдээд нэгтгэж чадах юм бол тэгээ White, Siakam, Браун, Tatum гэдэг дараа үйлрэл нь бол бүр гоё болно л гэсэн. Тэгвэл Браун бол явахгүй шүү дээ жишээ нь. Гурван явахгүйгээр чинь Siakam авчирч чадвал. Одоо нөхцөлөд бол хувирах боломж нь одоо жишээ нь баг ярьсан жишээ орж ирж байна л та. Сая одоо гарааны бүрэлдэхүүн дээр харахад яг урдлын 3 бол угаасаа хангалттай гараанд тоглолцдог 3 тоглогч. Тэнгүүд төвийн байрал дээр одоо жишээ нь Гарса бол Миннесотагийн сэлгээний сэлгээ байлаа шүү дээ бүр. Сэлгээнээс ч яг 3 дахь сонголтын төвийн тоглогч болцсон байсан. За Бүшээ Торонто Raptors багт бас сэлгээнээс их хвчлэн тоглож байсан. Ийм тоглогч нар байгаад байгаа учраас энэ хоёр жишээ нь гараанд гар хамгийн өндөр боломжтой хоёр төвийн байрлалын тоглогч нь болчиход байгаа учраас энэ багийн төвийн байралт ер нь энэ жилчингээ нэлээ асуудалтай явахаар шинжтэй л харагдаад байгаа. За гарааны төвийн байрлал дутуу тэгвэл сэлгээнийх одоо бүр дутуу байж таарна. Одоо яг хуу өнгөрсөн жил мэл бол Немес Кветаг энэ сэлгээнээс баг хамгийн номер 1 сонголт болгож ашиглаж ирсэн л да. Энэ ч гэсэн дахиад сэлгээл арайч одоо удирдлагын нээлтийн 7 хоногийн бүрэлдэхүүн гараанд шууд Квета гарч ирсэн хэрэгцээтэй л. Гараад бас үгүйсэхгүй тэгээд ингээ утгаараа хаваарахгүй сүүлийн эдний хараагүй хамгийн дутуул бүрэлдэхүүн харагдаж байна л да. Тэгээд 3 тоглогч дааныг сэлгээдэг 4 тоглогчийн тоглолт явж харагдаад байгаа байхгүй. Тэгээд 4 тоглогч нь ер нь нэг урт чууны тоглогчтой тийм. Одоо тэгээд 8 оны их гурвал бүрддгээс хойш гэж бодохоор за их гурвал нөгөө Бруклин рүү солигдоод нэг задраад явсны нэг дараа жил нэг ганцхан жил л Бостоныг тааруу хүрэлтэн тоглосон. Тэгээд залгаал Tatum Brown гэж орж ирэл рүүки жилээс эхлээд шууд плей-офф тоглоод эхэлсэн шүү дээ. Тэгэхээр тэгж нэг л удирдал уннаа гэхээс сүүлийн 15 жилд Бостон гэж олон удирдал унсан тохиолдол байхгүй. Тэгэхээр ер нь бол Бостон Celtics баг тэр нэг л удирдал ундаг жил нь энэ жил л ууш таарах гэдэг шиг байна ер нь бол. За гараа болон сэлгээний бүрэлдэхүүний хувьд ийм дүгнэлттэй байна. Ямартай ч нэлээд төвшин буурсан ийм бүрэлдэхүүн харагдаж байна. За тэгвэл гэрэл гэгэт хэсэг юм болов магадгүй дасгалжуулагчдын багийн бүрэлдэхүүн нь бол хэвээрээ авраг авсан дасгалжуулагчдын багийн бүрэлдэхүүн бол тэр чигт харагдана ажиллаж байгаа. За тэгээ Жоо Мазулатаа сая гэрээ бүтсэн. Гэрээгийн сонгоцсон. За тэгээ Сэм Касел туслахаараа хэвээрээ байгаа. Яг туслахуудаас нэлээ хэд хэдэн хүмүүс бас гэж өөр багийн ахлах болох ч юм уу өөр багийн яг нэгсэн гол Сэм Касел хэвээрээ үлдсэн байна. Би бол зүгээр яг хувьдаа Жоо Мазулаа бас нэг жоохон үнэлдэг хүмүүс биш. Надад бол зөвхөн довтлооны засгалжуулагч санагдаад байдаг. Хамгаалалт маш чухал гэдгийг ярьж байгаа зүйлүүдээс ээж тэр тоглуулж байгаа байдлаас нь харахад ер нь зүйл тоглоол чухалчтай засгалжуулагч санагдаад байдаг. Тэгэхээр би бол Жоо Мазулаа гэрээ сонгосонд нь би бол нэг таатай болохгүй л байна. Өөр дасгалжуулагч одоо магадгүй юу гэдэг Имэ Удоко тийм асуудалд оролцолтойгоо байсан бол өнгөрсөн жил Хьюстоныг яаж тоглоулав те. Имэ Удоко Бостонд байсан бол адилхан авраг ахуулчихсан л байх байх. Тэгээд дараа жилүүдийнх нь амжилтууд нь өшөөж илүү сайн болох байсан болов уу гэж бодож явдаг. Тэгэхээр дасгалжуулагчдын тал дээр бол би нэг жоохон хангалттай санагддаг миний хувьд бол. За аврагын бүрэлдэхүүн бол бүрэн задарсан төвийн байрлал дутуу. За тэгээд энэ нөхцөлд энэ уйлрал тэдний амжилт юу н хаана хүрэх бол гэсэн дүгнэлттэй байна. За яг онцлоод хэлбэл хэдэн хойжилд хүрэх бол уг нь бол энэ уйлралд орнод бас өрсөлдөөн сул байгаа жил. Тийм ер нь Кливленд, Нью-Йорк Гүү штэ. Орон бүсийн өрсөлдөөн дайжгүй штэ. Өмнөх жилээс сайн байж чадах уу? Яг Бостон Celtics хасагдчихаар суларсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээ Индиана хоёр тийм. Тэнгүүд нөгөө одоо Детройт ч гэдэг юм уу. Тэнцүү багууд Орландо мэж. Орландо дээшлээд байгаа. Тийм одоо гэмтэлгүй Орландог бид харна. Сайжирсан Орландог харна. За тэгээд Нью-Йорк Никс бол ойлгомжтой. Кливленд хоёр бол яг бүрэн бүрэлдэхүүнээр хэвээрээ байгаа. Детройт өнгөрсөн үлрэлтийн амжилт сайжрах магадлал нь илүү өндөр тийм. Өөр Атлантагийн хувьд бол сайжирч чаддаг гэдэг юм уу. Ингээд зүгээр одоо Sixers буцаад ярианд
орж ирэхгүй байгаа шалтгаан багийн лидерүүдийн нөгөө гинтлийн асуудал байгаа болохоос зүгээр Sixers одоо жишээ нь тийм бүрэлдэхүүн харахаар драфтын сонголт нь бол бааз сонголт болохгүй гэдэг нь зуны лигээс хүртэл харагдсан. Пресисийн тоглолтууд дээр ч гэсэн ерөнхийдөө харагдах бах. Тэгээ Joel Embiid-ийн хувьд бас нөгөө өвдгөө авцсан тоглолт гингууд эхлээд буцаад ингээд плей-оффын баг болох боломж нь байгаа ч тийм. Ингээд харах юм бол Дорн бүрсийн өрсөлдөөн тийм муу биш, гайгүй. Тэгэхээр Бостон яг өрнөстэй харьцуулахад муу л та. Тэгэхээр яг зөв Бостны плей-оффт орох магадлалыг харьцуулахад одоо Атлантагаас илүү хожил авч байгааг би бол харж чадахгүй байхгүй. Гэтэ яг Дорнд очиас миний хувьд бол Бостон плей-ин тоглох боломжтой хаа. Энэ бол тэгжээт л одоо тэр чинь хавар болон Tatum ирээд хэрвээ плей-ины байралд галзуу ганц тоглолтын дээр ороод ирэхэд плей-офф руу ороод ирэх боломжтой байхгүй. Тэгээд Янстай Милоки байгаа гэх. Ингээ бодохоор ер нь зүгээр плей-оффт бол орохгүй. Орвол тэр нөрөө мэдхгүй. Орвол тэгээд сайн л байна. Inference Science үнэхээр гайхалтай тоглоод оруулах маа. Би дэ Jalen Brown Inference Science айл нь багийн номер 1 лидер тоглогчд биш гэж боддог болохоор тэгээд энэ номер энэ хоёр тоглогчийг хэр баг манлайлахыг бол хэлж мэдэхгүй байна. Тэгээд лидерүүдийн эзгүй Derek White бас яг гялалзаж чадах нүггүй юу гэдэг надад асуултын тэмдэгтэй санагдчих. Ингээ болохоор баг манлайлал байхгүй болчлоо гэж харж байгаа би. Статистик харах юм бол хоёулаа 20 дэшнүүд дундчлах бах. А гэхдээ ялтан төтлөхтөр бол ялангуяа буцаад цагсан мөг өндөр тоглолтог болоод эхэлсэн үед төвгүй баг. Тэр яг энэ бүрэлдэхүүн дээр анализ хийгээд бол би ер нь 11 гэдгээр байр юм уу? Плейнд ч тоглож чадахгүй баг. За би бол плейн ямар ч тоглох байх гэж бодож байна. За баярлалаа. Ингээд энэ яриа талбай дээр улирал эхлэхэд хэрхэн өрнөхийг бид тун удахгүй харах болно. 30 баг 30 өдөр нэвтрүүлэг Boston Celtics-ийг онцоллоо. Нэвтрүүлгийн Gold TV-ийн тэтгэгчээр хамтдаа төрүүлж халах Unitel Group ажиллалаа. Баяртай үзэгчтэй. Баяртай. This is Paige Becker. It's time for you to be the best with my team. Let's go. Give it all I got, then I'ma give some more. It's giving. Push it past the limit, cause I'm built to score. Mind over matter, I'ma win the war. Yeah. Keep rising to the top, no matter what. No matter what.